Сайн байцгаана уу таамжтай. Энэ удаагийнхаа видеогоор борлуулалт хийцгээе. За борлуулалт хийхин тулд та 3 эрхийн аль ч эрхийг ашиглах боломжтой админ, менежер, борлуулагч. За энэ удаагийн видеогоор админыг ашиглая. За нэвтэрч орсны дараа борлуулалт гэсэн үндсэн цэс маань харагдаж байна. Үүн дээр та тухайн барааныхаа баркодыг уншуулад тоо ширхгээ оруулаад төлөх F12 товчийг дараад төлбөрийн хэлбэрээ сонгож өгөөд за мөн тайлбар оруулах боломжтой. За үүний дараа иргэн байгууллага талон гэсэн сонголтуудаар хэвлэж гаргах боломжтой. Мөн нэмэлтээр хялбар бүртгэл гэж нэмэгдсэн байгаа. За тэгвэл хялбар бүртгэл гэж юу вэ? Хялбар бүртгэл гэдэг нь баримтыг цаас ашиглалгүйгээр тухайн хэрэглэгчийн e-баримт аппликейшн руу шууд шивж оруулахыг хэлнэ. За хялбар бүртгэл ашиглахдаа хялбар бүртгэл гэсэн төвчин дээр дараад 4 төрлийн аргаар ашиглах боломжтой. Хамгийн ихнийх нь тухайн хэрэглэгчийн e-баримтад бүртгэлтэй утасны дугаарыг оруулах. За ингээд таарч байх юм бол доотлолт нь тухайн хэрэглэгчийн e-баримтад бүртгэлтэй мэйл хаяг харагдаж байгаа. Хоёр дахь арга нь тухайн хэрэглэгчийн e-баримт аппликейшн руу нэвтэрч орохдоо ашигладаг нэвтрэх нэрийг оруулах. За мөн адил доотлолт нь мэйл хаяг нь харагдаж байна. За гурав дахь арга. Гурав дахь арга нь тухайн хэрэглэгчийн e-баримт аппликейшнд байрших зураасан кодыг уншуулах. За мөн адил доотлолт нь мэйл хаяг нь харагдаж байна. Энэ бүх үйлдэл утасны дугаар гэсэн хэсэг дээр явна. Дөрөв дэх арга. Регистрийн дугаараар. Тэр тохиолдолд регистрийн дугаар гэдгийг дараад за тухайн хэрэглэгчийн e-баримтад бүртгэлтэй регистрийн дугаарыг оруулж өгнө. За ингэх юм бол доотлолт нь тухайн хэрэглэгчийн овог нэр нь харагдаж байна. Энэ дөрвөн аргаас та алийг нь ашиглах боломжтой. За үүний дараа зөвшөөрөх төвчийг дарна. За одоо харин эргэн толон гэсэн сонголтоос дарж баримтаа илгээнэ. За амжилттай баримтаа илгээлээ. За мөн та борлуулалтаа төр хадгалах боломжтой. За төр хадгалахдаа тухайн барааныхаа баркодыг уншуулад эсвэл хайх гэсэн талбар дээр нэрээр нь хайх боломжтой. За ингээд сонгох юм бол тухайн бараа маань шууд уншигдэж байгаа. За үүний дараа төр хадгалах F11 гэсэн төвчийг дарна. За ингэснээр борлуулалтын дэлгэц маань хоцорлоо. Ингээд дараа дараагийнхаа хэрэглэгчийн бичлэлтийг хийж яваад нөгөө хүн маань буцаад ирэх юм бол тоотлоо анивчаад байгаа хонхны зурган дээр дарна. За ингээд буцаагаад нөгөө талаанууд дуудаа гаргаад байна. За үүний дараа нэмж бараа бүтээгдэхүүнээ бичээд төлөх F12 товчийг дараад төлбөрийн хэлбэрээ сонгоод хэрвээ тайлбар оруулахаар бол оруулаад иргэн байгууллага талон хялбар бүртгэл гэсэн сонголтуудаараа баримтаа гаргаж өгөх боломжтой. За одоо харин борлуулалтын түүхийг харцгаая. Борлуулалтын түүхийг харахтаа түүх гэсэн цэсэн дээр дарж ороод за хамгийн дэдлэлт нь борлуулалтын түүх гэж байгаа. За энэ цэс рүү орсны дараа өнөөдөр хийсэн борлуулалтын бүх түүх маань харагдаж байна. Эндээс та баримтын буцаалт хийж болно. Баримтын буцаалтыг хийхдээ тухайн баримтан дээр байрших цаг минут болон мөнгөн дүнгээр тааруулаад арж ивэл ардлын X тэмдэглэгээтэй товчон дээр дараад тухайн падааныг буцаах уу гэхээр нь team гэсэн сонголтыг дарна. За анхаарах нэг зүйл байгаа. Энэ нь болохоор нэвтрэх хэсэг дээр байрших илгээх гэсэн товчийг дарахаас өмнө баримтын буцаалтыг илгээнэ. За одоо харин борлуулалт цэсэн дээрээ байрших нэмэлт цэсүүдтэй танилцгаая. За нэмэлт гэсэн цэсэн дээрээ дараад хамгийн ихнийх нь өдрийн хаалт. За өдрийн хаалт гэдэг нь болохоор тухайн өдрийг мөнгөн дүнгээр та хаахыг хэлж байгаа. За эхлээд та он сар болон цаг минут оруулаад татах гэсэн товчийг дарна. За ингэснээр би бэлнээр 63,000 төгрөгийн борлуулалт хийсэн байна. За энэний та дэвсгэртийг тоолох боломжтой. Хойд хэсэгт байрлах, дэвсгэр тоолох гэсэн хэсэгтэр. За хэрвээ ингээд мөнгөн дүн маань таарсан байх юм бол хадгалах гэсэн товчийг дарна. За ингэснээр амжилттай өдрийн хаалтаа хийлээ. За дахиад нэмэлтсэн дээрээ дарцгаая. Хоёр дахь нь баримт нөхөж бичих. За баримт нөхөж бичих нь яа гэм бэ гэхээр энэ сар өмнөх сарын борлуулалтыг нөхөж бичих боломжтой байдаг. Тэр тохиолдолд та баримт нөхөж бичих гэдэг товчон дээр дараад он сараа сонгож өгнө. Мэдээж өмнөх сараа сонгож өгнө. За 22 оны 12 сар. За ингээд сонгох товчийг дарснаар одоо хийсэн борлуулалт маань татвар дээр тайлнаа нь очихдоо за 1 сард 12 сарын борлуулалтыг нөхөж шивсэн байх шүү гэж харагдана. За нэмэлт хэсгээр дараад дараагийнх нь кассийн тайлан. За кассийн тайлан гэдэг нь болохоор өнөөдрийн мөнгөн дүнгийн борлуулалт
За бэлнээр юм уу, бэлэн бусаар юм уу, картаар юм уу гэдэг борлуулалтаа та хэвлж гаргаж авах боломжтой. За дараагийнх нь барааны хайлт. За барааны хайлт гэдэг нь болохоор та бүлэг дотроос бараануудыг нэр болон үнээр нь харах боломжтой. За хэрвээ та сонгох юм бол тухайн бараа маань ардталтаа шууд уншигдаад явна. За үүний дараа үлдэгдэл гарах. За үлдэгдэл харах гэдэг нь болохоор заавал та үлдэгдлийн тайлан руу орлоггүйгээр тухайн бараануудынхаа үлдэгдлийг харах боломжтой. За энийг та бүлгээр эсвэл бүх салбарыг нь харж болно. Мөн тоош хэрэгээр, зарах үнээр, авах үнээр харах боломжтой. Хэрвээ та зарах үн, авах үнээ харахгүй гэх юм бол энэ хэсгийн чекийг авчих юм бол за зөвхөн тоош хэрэгээр л танд харагдана. За хамгийн сүүлийнх нь борлуулалтын тайлан. За борлуулалтын тайлан гэдэг нь болохоор тухайн өдрийн борлуулалтыг бараа тус бүрээр нь харуулж байгаа. За энэ бүх нэмэлтцийг борлуулагч маань бас ашиглах боломжтой. Тэр тохиолдолд та эдмийн эрхээсээ борлуулагчтай эрхээ өгнө. Тэхийн тулд та тохиргоо гэсэн цэсэн дээр дарж ороод эрхүүд гэсэн сонголт байгаа. За эрхүүд дээр дарах юм бол борлуулагчийн эрх, менежерийн эрх гэж байгаа. Эндээс та борлуулагчийн эрх гэдгээс хүссэн сонголтоороо тухайн борлуулагчтай эрхийг өгж болно. Тэгснээр борлуулагч маань саяны тайлангуудыг харах боломжтой байгаа.